Дэлхийн монголчуудын эмнэлэг радио 88-ны урлаган дээр сүгэт харуулан сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгалан дахин айлтгая. 7 бүрийн даваагаас баасан гарагийн цаг мөчөөд радион 3 дугаар студиэс шуугах тусам нягтал гэсэн сураатаагаар дөрвөн зүгийн шуугаа нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шууд хүрдэг. Яг одоо Улаанбаатарт 18 цаг 16 минут болсон өнөөдөр 2025 оны 4 дугаар сарын 18-ны баасан гарагийн дөрвөн зүгийн шуугаа нэвтрүүлэг эхэлж байна. Студид хөтлөгч Анжгаа гэрлээ за найруулагчаар Борхогийн Чинбатнар айлтж байна. За дахин орой минь түргэ. За орой мэндийг дахин үргэе. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар хэд өдрөл тааг үнээр ард тоцорлоод Реклор хөлс дарагч за мөн та захиал бид чанарын өндөр түвшинд гүйцэтгэхийг сураатаагаар Ингүү Эг групп компани хамтран аялагч байна. Баярлалаа. За. Гац шуугуулчаад хоёлоо киноныхоо нээлтэнд явъя. Миний мэдээгэр эхэлнэ. За. Миний мэдээнүүд бол өнөөдөр сагиар болон заяа. Үнэн галзуу мэдээнүүд байгаа. За, эхний мэдээ. Хятадд болжээ. Хачинчигтэй хэрэг болохоор хүмүүс сошиал дээр нэлээд шуугаад байгаа. Тийм ч учраас бид нар бас дөрвөн зүгийн шууганаараа та бүхэнд шуугуулад хүргэж байна. Энэ хэргийн гол эзэн болсон 11 настай хүү гинтл гид сүвдөд байна гэж зовирлаад тэгээд ингээ ээж аав нь хүүхдээ ингээ ажиллана штэ. Тэгсэн чинь нэрнээс л гидсэн ингээ хөөгөөд нэгэн дүүрэнхтэй байгаа юм шиг харагджээ. За. Халууныг нь үзсэн чинь зүгээр хэвээ. Тэгээ хоол ундаас сайн байсан хүүгийнх нь гидс гинт цэрэхээр нь эцэгхэн санаа зовоод шууд л эмнэлэг рүү гараад авдаг юм байгаа те. Эмч нарч гидсийг нь дарж үзээд эрентгээнд харсан чинь дотор нь нэг гадны биет байгаа нь тодорхой болсон. За. Эхлээд хүүд туулга бичээд өөрөөр нь гарах гэж үзжээ. За. Гэсэн ч 2 хоног өнгөрөхөд өнөөх гадны биет нь гарч ирээгүй. За ингээд эмч нар яаралтай мэсэл хийж өнөөх гадны биетийг нь гаргаж авахар ажиллаж байсан байгаа юм. Эмч нар 2 цаг гаруй ажилласан гэдэг үү. Тэгээ гаргаж авсан зүйдээ хараад шууд шок. Юу вэ? Шоконд орсон. За, юу гарч ирснийг нь бол хинч таахгүй. Энэ мэдээж хинч таахгүй. Жансын мужийн эргэн 11 настай чин гэдэг энэ хүүгийн гидснээс 100 грамын алтан гулдмаа гарч ирсэн байвал яг уу. залгицсан юм уу? Хүүхэд нь үү? Аав ээж нь залгиулаагүй юм уу? Гүү. За. Алтан гулдмаа штэ. Цул алтан гулдмаа штэ. Харин тийм. 2 мис засалж хагас цаг ажилласны эцэст хүүгийн гидснээс алтан гулдмаа гаргасан. Бүр дээр нь ингээд юм зөгцсөн биш тараа. Тийм бүр поролтой байгаа үстэй. Алаа хийсэн. Хүүгийн биеийн байдал мис заслын дараа хурдан сайжирсан. Мэдээж эмнэлэгт алтан гулдмаа залгаад ирсэн хүүхэд хэвцсэн тухай мэдээлэл маш хурдан дарахж орон нутгийн телевизүүд мэдээлээд хүмүүс ч нэлээд эрчимтэй хуваалцаж сэтгэгдлээ илэрхийлж байна. Гол нь энэ мэдэн дээр хүүхэд хаанаас тэр алтан гулдмааг одоод яагаад залгисан байхгүй. Гэрт нь л байсан юм болов хулгаалаа залгицсан юм болов энэ ч ямар учиртай юм бэ те. Сэтгэлдлүүд нь. За. Шоколад гэж бодоод идчихдэг юм байх та 11 настай хүүхэд чинь одоо ухаан орчихсон л байдаг үстэй. Эсвэл оюуны бэрхшээлтэй юм болов уу гэсэн. За. Зүү товч зай залгисан хүүхдүүдийн тухай сонсож байсан ч арайч алтан гулдмаа залгисан үнтэй бол таарч байсангүй. Эмч ууж чаддгүй насанд хүрсэн би алтан байтугай гулдмаа залгиж чадахгүй юм байна гинэ. Сэргэлэн нөхөр байна оо. Эцэг ихэн сайн анхаарч байхгүй бол хөрөнгө мөнгийг нь ахаад өөр ч юм залгиж зөөж мэдэх нөхөр байна шүү дээ гинэ. Амар. Хаанаас яаж гэдг нь л маш сонирн байна. Тийм, тэр нь тэгээ байхгүй болохоор тэгээд 100 грамын ийм алтан гулдмаа те энэ шиг бүр ёо. Энэ хүн баг бүх насаараа эдэн үстэй энэ чинь. Тихвэлгүй дээ одоо бодвол. Ямар ийм том алтаар харж үтсэн ч биш амьдралдаа. Ёо. За. За, та дээр штэ те би нэг тэнгээс нь том та нэг тэр тэндл нэг жижигхэн юм харагдаад л байна. Гэтэ багаар наашлуулаад цаашлуулаад байгаа юм шиг байна. За би жоохон том болоод байна. За хамтраалагч яриад үргэлжлүүлээ. За Улаанбаатарт 18 цаг 20 минут болсон. Нэвтрүүлгийн маань хамтран аялагчаар та захиал би чанарын өндөр түвшинд гүйцэтгэе Ингүү Эг групп компани хамтран ажиллаж байгаа. За эднийх ч одоо 2012 оноос хойш автомат гаражийн хаалга, металл цон хаалга, вакуум цон хаалга, шилэн фасад, төмөр хийц одоо нөгөө хашааны автомат хаалганууд байдаг шүү дээ тийм. За ийм 5 чиглэлээр үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн юм байна. Дэлхийн 180 гаруй улсад түгээлтэй хийдэг Бээжингийн улсын үйлдвэрийн Европ стандарттай ийм материалыг албан ёсоор оруулж ирдэг юм байна. Бас бүх төрлийн энэ зүйлээрээ бол эднийх энэ материалуудаа ашиглаад бас үйлдвэрлэлээ хийдэг юм байна л да. 15 жилийн ашиглалтын хугацаатай гэж шүү. За. Мундаг юм байна.
За металл цонх хаалга, металл арамтай вакуум цонх хаалга нь рам нь нумрахгүй, хэв сууж гаждгүй. За дээр нь хуванцар металл вакуум цонх хаалганы шил нь 2 болон 3 давхар гэж байдаг бол та дотроо аргон хийн дүүргэлт болон ганжуулсан шилний гэсэн сонголтуудтай гинэ. За нэг ганжуулсан шил гэдэг чинь нөгөө харгалаараа машиных шиг тийм бүр гар арьс зүсгүйгээр ингэж бутардаг тийм зүс шил юм байна л да. Тэгээд энэ аргон хийн яадаг гэлээ гэдсэн чинь аргон хий гэдэг нь болохоор вакуум болгоч тийм шиг байна. За. За тэгээд тэр 3 давхар шил гээд байгаа штэ. Тэр чи мэдээж гадны дуу чимээнээс маш сайн тусгаарладаг. Тэгээ хавчуурга эрзэн цоож нугасны тоног нь бол герман болон турк сонголттой юм байна л да. За тэгээд ер нь бол үйлчилгээ авсан хүмүүс донд олон жилийн эдлгээд байх сайн цон хаалгатай боллоо гэсэн юм хүмүүс маш ам сайтай байд юм байлээ. За тэгээд та илүү дэлгэрэнгүй мэдээллийн 9911 7093 99 41 84 гэдэг утаснуудаас аваарай. Ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар та захиал би чанарын өндөр түвшинд гүйцэтгэх суурайтаагаар Ингүэг групп компани хамтран аярлаж байна. Баярлалаа. За баярлалаа. За миний хүргэх мэдээлэл вэ штэ те. Ямар мэдээлэл вэ гэхээр за одоо бид нар бол Ванга, Нострадамус эднийг бол сайн мэднэ. Тийм үү? Хүн төрлөختний өвөг түүхийг эртээр үеэс нь ахуулаад зүгэнсэн, зарим зөвлөнж биелсэн гэдэг. За тэгвэл орчин цагт Япон Баба Ванга гэж нэрлэгдсэн хүн байдаг гинэ. За энэ хүний нэрийг бол Рё Тацуки гэдэг одоо 70 настай нэмэгтэй ирээдүйг зүүнэн харах чадвараа бүр манга болгоод миний харсан ирээдүй гэдэг нэртэй манга хүртэл гаргаад 80-аад он 90-ад оны хэрхэн зөгнөж байснаач манганда багтаасан байд юм байна. За энэ Япон манга маань Фредди Меркурийг хизээ өгөхийг 1995 онд Япон улсад болсон 7.3 магнитудын хүчтэй ханшины газар хөдлөлт, 2011 онд болсон Тохокугийн газар хөдлөлт, за Фукушима Дайчи станцын дэлбэрэлтээс гадна бүр COVID-19-ийг зүгэнсэн гэдгээрээ одоо алдартай юм байна л да. За наад чинь бол бас игэл хүн биш юм байна. Тэгсэн чинь энэ имээ маань саяхнаас 2025 онд урд хожид болж байгаагүй аюултай цунами болно гэсэн зүгнэл хэлээд хүн амьтныг айлгаж сандаргаж эхэлсэн. За 2025 оны 7 сард Умард Марианы арлууд Индонез, Тайван болон Японд цунами болно гэж зүгэнсэн. Яна бид нар ч одоо 7 сард Япон явна үсттэй. Ямар эвгүй юм бэ? За хамгийн амар нь 7 сард тийш дээ. 2011 онд болсон газар хөдлөлтөөс болж 20 орчим мянган хүн амиа алдсан байдгаа. Энэ 7 сард болох цунами 2011 оныхоос хэд дахин хүчтэй байх учраас засгийн газраа яаралтай арга хэмжээ авахыг шаардаад байгаа юм. Яг энэ 11 оны газар хөдлөлтийн үеэр заяо. Манай одоо энэ нөгөө сая оны өмнө талигаж болдог манай найз хүн байна шүү дээ. Японд байж таарсан байхгүй юу? Тэгээд яг нөгөө энэ нөгөө Монгол хоолны газар ажилладаг байсан. Тэгээ ширээ мөрөн дээр орд суугаа бөө юм болоо. Тэгээд тэндээс японочууд чинь Монголд хурж ирээд Монгол руугаа буцаад 80 болсон шүү дээ. Тэрүүгээр буцаж ирсэн байхгүй юу? Цунами гэхдээ амар байсан шүү дээ. Харин тийм. За ихээс үржинүүд гэж бодсон шүү. Тийм шүү дээ. Гэхдээ энэ зүнчийн зүгнэл 15 жилийн циклтэй байд юм байна л да. 2011 оны цунами болно гэдгийг хаа байсан 1996 он зүгэнжсэн байгаа. Хэрвээ зөвөнсөн зүйл нь тухайн зөвөнсөн жилдээ биелээгүй бол дахиад 15 жилийн дараа биелэх магадлал байдаг гинэ. За жишээлбэл Пүүжи уулыг 2006 онд дэлбэрнэ гэж зүгэнсэн ч тухайн ондоо дэлбрээгүй. Тэгэхээр нь 2021 онд дэлбэрнэ гэж хүлээж байсан чинь бас л дэлбрээгүй. Одоо харин 2036 онд дэлбэрэх магадлалтай гэж үзэж байгаа юм байна. Одоо болно гэж зөгнөөд байгаа энэ газар хөдлөлтөө бол хаа байсан 1981 онд унтж байхдаа зүүдэлсэн. Тэгэхээр энэ үеэс нь хойш 15-ыг өрчих нь 3 гээд 3 цикл буюу 45 жил өнгөрөөд 2025-аас 2026 онд болноо л гэж энэ менежер нь ярьцлага өгсөн юм байна. За, Нанкин хотгорт болно гэж зүүдэлсэн зүүдэндээ өөрөө ч цунамид арчигдаж өхөж байгаагаа харсан болохоор 2026 оны 6 сараас өмнө Канавака мужаас нүүж гарна гэж амлаад байгаа юм байна. За, ямар ч тач зөвгөнөл нь биелүүл 2025-аас 2026 онд Японд маш их хор хөнөөлтөй газар хөдлөлт болох нэ. Тэгээ онлайнд бол хүмүүс тийм нэлээд сандарсан байдалтай байгаа юм байна. За, сэтгэгдлүүд нь Тохокугийн газар хөдлөлтөөр гэр бүлээ алдсан үний яваар энэ мэдээг унших аимшигтай байлаа. Үнэхээр үнэн бол би тэр үеэр Японоос явмаар байна гэсэн байна. Ийм амар зүгнэл байд юм уу? Би өөрөө Канагавад амьдардаг штэ. Шууд итгэхгүй ч гэсэн сэтгэлд их сэвтэй юм а гэсэн байна. Өөрийгөө зүүн ч гэсэн хүмүүст ёстой итгэдэггүй. 1981 онд цогтун унтаа солиорсон чинь билүү хэн мэдэх үдээ. Би лав огтхон ч итгэхгүй байх гэсэн байна. За. Тэгтэл нэг сэтгэлд сэвтэй л болоо явчлаа. Тий, мэдгүй. Би бас нэг ийм юмд нэг итгэдэггүй. Тэгээд үххээ өрүүл тэгэл үхэх штэ.
Тийм үстэй. Ер нь бол За одоо миний ярих гэж байгаа мэдээлэл бол та нарыг нэрээ гөшөөндөө нэрээ үнэхээр гөшөө. за яаж ба. За Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп эдийн засгийн алдагдлаа нөхөхийн тулд улс орнуудын эсрэг өндөр худалдааны тариф тогтоогоод хэвлэл мэдээллийнхний бай болоод байгаа. За тэгсэн чинь ямар ч нөхцөлд Трампын тарифын дайнд бол бууж өгөхгүй гэдгээ мэдэгдээд байгаа. Хятадын хувьд бол анти Трамп буюу Трампыг эсэргүүцсэн хөдөлгөөн яг эд өрнөж байгаа юм байна л да. За Өмнө нь ерөнхийлөгч болоход нь бол Трамптай холбоотой эхний удаад Трамп ерөнхийлөгч болоходоо Хятадтай гайгүй харилцаатай байсан. Трампын бодолтой замц зарагдаад алсан ер нь бол ингээд Трамптай холбоотой хийгдсэн эд зүйлсийн худалдаа өндөр байдаг байсан учраас Хятадын үйлдвэрүүд Трамп гэдэг нэр зүс төрхийг нь ашиглан маш их зүйл үйлдвэрлэж ийсэн. Хүүдий Трамп За байж. Чичгээ би зургийг харуулъя л да. Харин энэ удаад нөхцөл байдал арай өөр өрнөж байгаа учраас Хятадын үйлдвэрлэгчид Трампын толгойг жорлон угаагч буюу суултуур зүлгэгч болгож үйлдвэрлээд худалдаанд гаргасан чинь зүгээр эргэлдээрээ солиоруулж байгаа гэж. Йоо хөөе яг заяа одоо ингээд Трамп байгаа байхгүй. Тэнгүүд нөгөө нэг жорлон угаадаг ийм хэсгэр үсэн яг ингээд толгойных нь үсэн шиг болсон. Яг тэгээ Трампын үсний өнгөтэй харин тий алж шít. Тий. За орж ирээд харах юм бол манайхан энэ нэстэ илгийч авна. За. Хятадын ивүү гэж хот байдаг. За энэ бол жижиг дунд үйлдвэрүүдийн өсгийн хоттой. Яг үнэ. Ер нь бол дэлхийд даяарх бараанууд ивүүгээс тараагддаг гэж ойлгож болно. Яг үнэ. Тэгээд тэр чи утгаараа ивүүд маш их нөгөө нэг одоо экспонууд зохион байгуулагддаг тий. За ивүү бол ерөөсөө тийм үйлдвэр агуулгын л хот гэдэг ойлгож байна. Яг үнэ. За энэ хотод Трампын толгойтой суултуур зүлгэгч үйлдвэрлэгдэг гарсны дараагаар онлайнд хүмүүс зураг хөргийг нь шеэрлээд ивүүгийн сөрөг довтлогоо гэж нэрлэдэг байгаа гинэ. За Трамптай энэ суултуур зүлгэгч нь 13.9-ээс 18.9 юаны үнэтэй байгаа. За нэг манайхаар Монгол мөнгөөр бол нэг 6700-аас 9100 орчим төгрөгөл гэсэн үг. Ер нь Хятад даяар Америкийн эсрэг хөдөлгөөн өрнөд байна гэвэл худлаад суурсан болохгүй. Жишээлбэл Алдарт Ухаан гэдэг хотод нэгэн зоогийн газрын үүдэнд ингэж бичсэн байсан гинэ. За Америк хүнд үйлчлэгээний нэмүү татвар болох 104% татвартайгаар үйлчлэнэ. Нэмэгдэлтэйгээр үйлчлэнэ. Гомдол байвал Америкийн нөхцөл улсын элчин сайдын яамд хандна уу гэж бичээд Хятадынхаа сошиал дээр од болоод байгаа гэж. За ингэхлээр энэ ер нь Хятад Америк хоёрын одоо нөө эдийн засгийн дайн гэдэг бол зөвхөн засгийн газар хоорондын дайн биш. Энэ бол бас ард иргэдэн ч оролцоод ингээд бөө юм болж ин л доо. Сэтгэлдүүд нь хөгжилтэй юм а. Трампаар суултуураа цэвэрлүүлэх цаг ирдгэл юм байна гэх. Трамп өөрөө харвал боож өгөхөд нөгөө тарифа дахиад л нэмэх байхдаа би гэхдээ сая нэгийг захиалчлаа гинэ. Трамп арай л хитрхи байгаа юм а. Суултуур зүлгэж байхдаа таарсан юм гэсэн байна. За одоо энэ улс төрийн хэрэгт орчихгүй байгаад энэ одоо мэдээл дамжуулж байгаа шүү. Тийм штэ. За Улаанбаатар хотод 18 цаг 29 минут болсон. Нэвтрүүлгийн маань дэмжээ ажиллагчаар за эрүүл хүнсээр дэлхийг дайлна гэсэн уриатаагаар хушган брэнд дэмжиж ажиллаж байна. За хушны самрын тос нь Монгол орны онгон дагшин байгальд ургасан хушны самраас хүүтэн шахах арга технологиор үйлдвэрлэсэн 100% органик онцгой юм бүтээгдэхүүн юм аа. Учир нь омега 3, 6, 9 тосны хүчлийн өндөр агуулмжтай учраас зүрх судас хоол боловсруулах замын өвчлөлийн эрсдлийг бууруулж бодисын солилцооны системийн эмгэгээс урьсан сэргийлэн хушны самрын тосыг өдөрт нэг удаа хүнсний нэмэлтээр шууд ууж хэрэглэх эсвэл салат, зууш, соусонд шууд нэмж тансаг зэрэглэлийн ресторантай ажил чанарын зуушийг гэртээ бэлдэх боломжтой. За мөн арьс болон үс арилгааны бүтээгдэхүүнд нэмж гялгцсан эрүүл толгор арьс үстэй болоорой. Утас нь 7717 33 99 77 17 33 99. За ингээд нэвтрүүлгийн дэмжээ ажиллагч эрүүл хүнсээр дэлхийг дайлна гэсэн уриатаагаар хушган брэнд дэмжээ ажиллаж байна. Баярлалаа. За одоо миний дараагийн мэдээ. Миний дараагийн мэдээ юуштэй. Үе битээр ер нь нэг онлайн ертөнцид танигдсан инфлюенсер олонний танил хүмүүсийн мэдээллийг авчирч ярьж өгдөгөө дөө. За тийм. За өнөөдөр харин хандлтын төлөө юу ч хийхээс буцахгүй ихэр ах トゥ усын талаар ярьж өгч байна.
2021 онд дуулж байгаа бичлэгээ X буюу Twitter дээр оруулснаар од болсон энэ хоёр ихэр 23 настай. За, Island Boys гэдэг юм хамтлагтай юм байна л да. За мэдээж олонний тайл болох хэрээр дагагчдын тоо нэмэгдээд өнөөх алдарт OnlyFans сайтад ихэр ах トゥ ус нэгцсэн. За, энэ насны хүрэгчдийн контент оруулдаг сайтаа төлбөр төлдөг дагагч нараа нэмэхийн тулд 2023 онд нэг зураг оруулсан. За, энэ зураг нь цацагдсанаар ихэр ах トゥ ус бүр олонний анхаарлыг татахын хэрээр хамаг амтны зэв дург хоёрыг зэрэг хүргэсэн. За, төрсөн ах トゥ ус байтлаа хошуу амаа холбоод үнсэлцэж байгаа зураг оруулсан ах トゥ ус саяхан энэ зураг нь хэр хэмжээний орлого олуулсныг зарласан. За, хэдэг болсон гэж бодож байна. Одоо 2023 оноос хойш штэ. Энэ ганцхан энэ зураг нь уу? Ааха. Одоо энэ зургийнхаа зургаараа хэдийг осноо зарласан байхгүй надад чинь сая зарласан. $100,000. Хүмүүс ихэр ах トゥ усыг үнсэлцэж байгааг харахын тулд OnlyFans-ыг нь битүү даасан. Ингээд нэг ихэр нь $6 сая болсон бол нөгөөх нь $8 сая болсон. Нийлээд $14 сая болсон. Ёо хүүрээ. Энэ хоёр гэхдээ нэг мангар итгээд хоёр агаад нүүр мөрн битүү шивээс. Ерөөсөө тэгээд одоо наад хоёрыг чинь ингээд үсний засал басалтыг ингээ харахаар өнгөнгөөр ингээ бодонгуудаа ингэж мингэж нөгөө нэг юу одоо нөгөө ер нь л үнэхээр стилтэй гарууд. Үнэхээр эсвэл тэгээд одоо энэ зургийг үзүүлсэн. За энэ наад зургаараа энэ хоёр чинь нийтдээ $14 сая олчжээ. За энэ хоёр ах トゥ ус ер нь бол хэрэг төвөгт ороод хил ам таталтгаараа алдартай юм байна. За гэтээ энэ хоёр болохоор одоо ингээ хүмүүсийн зэвд рүү хоёрыг зэрэг хөдөлгцэн штэ. Анханасаа олонний анхаарал татаж мөнгө олох зорилгоор үнсэлсэн ах トゥ усын хувьд бол хийсэн үйлдэлдээ харамсаж байгаа ч гэсэн нэгэнт одоо хийж гисэн болохоор буцаах ямар ч боломжгүй гэж ярьсан байлээ. За жишээ нь нэг ихрэн заяа одоо нөгөө хэрэг төвөгт орооцдог гэсэн штэ. Сая энэ өнгөрсөн 2 сард 20-той бойц биедээ авч явсан. За мөн хууль бусаар галц хэсэг эзэмсэн гэдэг хэрэгээр саатуулагдаад байсан бол нөгөө ихрэн цогтуугаар жолоо бариад хуурамч үнэмлэх үзүүлсэн хэрэгээс гадна бас найз охиндоо гар хүрсэн буюу усан санаа руу түлхэж унахсан хэрэгээр гэр бүлийн хүчирхийлэл эрэгт дуудагдсан. За 2021 он цацагдсан би бол арлын хүү нэртэй дуу нь YouTube дээр яг одоогийн байдлаар 25 сая хандлттай байгаа. За ямар тач төрсөн ихэртэйгээ үнсэлцэж нийлбэр дүнгээр $14 сая олоод байгаа ах トゥ усыг онлайнд битүү шүүмжилж байна. За сэтгэлдлүүд шүүмжлэл дагаад ах юм тий. Харин тийм. Шүүмжлэл дагаад энэ хоёр нь сартан болоод тий орж үзээл тэгэл баяжуулаад ах юм тий. За сэтгэлдлүүд нь намайг бас тэгдгүү л багтахгүй. Харах царайны бүтгэхгүй нөхдүүд байна. Номыг хавцаарнд өгнөхээр нөхдүүд ээ шүү гэсэн байна. Дууга дуулангаа зүгээр хүн шиг байж болдгүй юм байх таа л гэн. Энэ хоёр хандлтын төлөө хүн алсан байвал би л авгаахгүй сошиал медиаг хязгаарлах цаг болчихё гэсэн байна. За миний мэдээ. За энэ байна шүү дээ. Энэ бол бүр яг тэнэг хүний тухай мэдээ шүү. Ер нь бол. За Америк шууган за. Мичиган мужийн нэгэн иргэн. За иргэн ч юу автай энэ юм уу? Өсвөр насны хөл байлаа л дээ. За. Найз охин нь өөрийг нь хаяад круиз аяллаар явах гэж байгаад шаардлагаад нэг юм хийжээ. За. 2024 оны 1 сард болсон Carnival Sunrise хөлөг онгоц Майамигийн эргээс дөнгөж хөдлөөд явж байхад нь нэг мэйл иржээ. Имэйл иржээ. За. Уг мэйл дээр сайн байна уу? Танай Sunrise хөлөг дээр нэг хүн тесрэх бөмбөг тавьсан гэдэг нэг өгүүлбэр бичсэн байж. Яана хүү. За, ингээд энэ нэг өгүүлбэрээс нь болоод Америк болон за хөлгийн зорьсон газар болох Ямайкийн эргийн хамгаалтын шуурхаа аваад хөлөг онгоцны 1000 өрөөг шалгахад хүрсэн. За. Ингээд аялал хідэн цагаар саацсны дараа тесрэх бөмбөг байхгүй тодорхой болж хөдөлсөн байдаг. Яана одоо хин одоо баригдсан уу? За мэдээж албаны нөхдүүд хуурамч мэйл бичсэн нөхрийг олж илрүүлэлгүй л яах вэ энэ чинь тодорхой шүү дээ энэ чинь. Ингээд мэйлээр нь хөөж явсараа байгаад Мичиган мужийн иргэн 19 настай залуу энэ мэйлийг бичснийг нь тогтоосон. За. Тэгсэн чинь цагдаа нарт найз охин нь өөрийг нь хаяад аяллаар явах гэж байгаад уурлаад бодиулахын тулд ийм арга хэмжээ авсан гэж ярьжээ. Хүү. Дүнхүү чинь. За. Жошуа Дарил Лав гэдэг энэ залуу найз охиндоо уурсандаа ийм бодлогогүй үйлдэл хийсэн гэдгээ хэлсэн. Хамгийн гол нь найз охиных нь ээж аав нь за энэ их фаналтай заяа. Ээж аав хоёр найз охиных нь ээж аав хоёр нь шүү дээ. Круиз хөдөлгөөний аяллаа тасалбар аваад өөрт нь үдэж аваагүй шүү дээ. Өөрийг нь үлдэхт нь ингэсэн гинэ.
явсан хаагуур энэ тэжээвэр амттыг нь хоолдож байгаарэ гэж захисан байна л За. да. Тэгсэн чинь ууранд хөдөлсөн гэж. Йоо. За. Тэгээд бодож жагаад эцэст нь хөлөг онгоцонд бөмбөг байгаагаа хэлчих юм бол энэ явахгүй юм байна гэдэг тэр тэнэг мэрэгэн санаагаа бодож олохгүй юу? Иш дулмаа минь. За ингээ холбооны мөрдөх товчооныхны хувьд бол тесрэх бөмбөгийн талаарх дуудлага бүрд маш нухацтай ханддаг. Тиймдээч хуурамч дуудлага өгсөн хүмүүсийг бол заавал маш хатуу ял шийтгэлээр шийтгэх юм байна. За одоо тэгээ энэ залуу яах вэ? Мэдээж хуурамч дуудлагаас болж болцсошгүй өөр хэрэг дээр ажиллах байсан цэрэг цагдаагийн хүчийг үрэх, улсын мөнгийг шаардлагагүй зүйлс зарцуулах гэх мэтэр олон асуудал яригдсан шүү дээ цаашаа бол. Ингээд аялалд явж чадаагүйдээ шаардлагасан залуугийн хувьд бол 5 жил хоригдох ял шийтгэгдэж магадгүй болоод байсан ч мууч улсын шүүхээс залууг анх удаа гэмт хэрэг өдөөснийг нь харгалзан үзээд 8 сарын 20 ялаар шийтгэсэн. Аа за. Энэ шоронд суулаа шүү дээ. Тэглээ шүү дээ тий. Гэхдээ тийм их хохирол учруулсан юм чи одоо тэгээд хийсэн Оо, мэдээж тэгин. Хүлээхээс яах вэ одоо? Үгүй эн чинь хохирлоос гадна тэр баахан амтныг сандраагаад тэ ингээд тэр одоо аялал хөлгөн онгоцонд крүүз онгоцонд чинь хүмүүс жаргал цингээл тийм үстэй. Карибын тэнгисээр аялах гэжсэн байх нь шүү дээ энэ чинь. Тийм шүү дээ, тийм шүү дээ. Тэгээд эн чинь хаана очих гэжсэн гэлээ? Ямайкт очих гэжсэн байгаа байхгүй юу? Ааха. Тэнгүүд энэ нөө жаргал цэнгэх гэжсэн хүмүүс чинь сэтгэлд нь сэвтэй үсттэй. Яана одоо нөгөө онгоцонд нь буцаагаад суулгаад биднийг аваа явах чинь нөө бөмбөгийг нь олоогүй юм биш байгаа даа гэсэн ингээл илдвийн юм бодно үсттэй. Нөгөө хайрын амралт зугаалга нь бүр будаа болж байгаа үсттэй. Тийш. Сэтгэлдлүүд нь. За Одоо шартаа гэхэд их л тэнэг шартаа нөхөр байна да. Баригдана гэдгээ мэдэхгүй байх гэхээр тэнэг л байна да. Өөр ч юу хэлэх вэ? Тэгсэн чинь найз охиных нь гэр бүл гихтээ жаахан сонин уу? Цуг аваад явдггүй юм гэхэд ядч чи мөнгөө төлөөд цуг явах уу гэж асууж болно штэ. Тэгээгүй ээж гэрийн үйлчлэгчгээ хандаад амтан хооллоод харж байж гэх шиг хинэж уур хүрх юм байна гэнэ. за. Манай сургуулийн найз сургууль дээр тесрэх бөмбөг байгаа гэж 911 дуудлага өгөөд 3 жилийн тэнсэн авч байсан штэ. Зарим юмар тоглох хэрэггүй л байдаг юм гинэ. Тийм штэ. Мэдээч тийм. Ер нь бол буруу юм тоглох хэрэггүй. Галкаман тэ одоо юу гэдгийг онцгой байдлын алба түргэн өдөрлөө тоглож утсаар ярина гэдэг бол ерөөсө болохгүй. Энийг бүр үр хүүхэд ач зээнэртэй урд сурах хэрэгтэй гэж байгаа. Тийм штэ. Хизээч ингэж болохгүй шүү гэж. Ямар их зардал мөнгө гарч байгаа байлээ дээ тийм ч. За тэгчээд л ингээ хуурамч дуудлаганд явж идэл цаана жинхнээсээ галт өмөр гарч ивэл яах вэ жишээлбэл тий. За. Ингэж штэ нөгөө нэг таныг дуканаас үргэнэ анжаах White Lotus-ийн бүгдийг нь үзэж дуусгасан уу нөгөө ах トゥ хоёр яадаг вүлээ дээ гинэ. Яадэ. Нэг ах トゥ хоёр нөгөө White Lotus-аа үзэж дуусгасан гэжтэй. Дуусгасан шүү. Тэгээ ах トゥ хоёр яадаг вүлээ дээ гэд энийгээд штэ. Тэгээд бодвол энэ саяны хоёр ярьсан ихэр хоёртой л төстөө үйл явдал болт юм шүү. Тэр чин Тайландд болж байгаа байхгүй юу? За. Ах トゥ хоёр бүтэн сарны баяр гээд нэг нь өсвөр насны хүүштэй. За. Ахын дагуулад дүүгээс та жинхэнэ нохоо замаар оруулна. Хүүдээ. Салиар болно. За хамтран айлгч яриад өргөжлүүлээ. Улаанбаатар хотод 18 цаг 39 минут болжээ. Нэвтрүүлгийн хамтран айлгчаар хит төлрөөл таг үнраар тоцорлог сүрэтагаар Дриклор хүс дарагч хамтран ажиллаж байгаа. За. Хэрвээ танд хит төлрөлтөй холбоотой дараах асуудлууд байгаа бол за гарын алгач нь хөлрөөх, байнга нойтон байх, за сух хөлний чинь уул нойтон байх, за хулмас шивэргээ те ийм таагүй үнрүүдтэй. Яагаад ийм үнэр үүсдэг вэ гэхээр ер нь бол хүнд хоёр төрлийн л хөлсний булчирхай байд юм аа. Энгийн хөлсний булчирхай, мөн өрөвч хөлсний булчирхай. За энгийнх нь бол угаасаа биеийн бүхий л гадаргуугаар байрлана, биеийн температурыг зохицуулна, халах юм бол хөлс чинь гарчна. Гэхдээ энэ бол үнэргүй, өнгөгүй хэвийн ус гарчаа. Тэгвэл өрөвч хөлсний булчирхай одоо хүнд нэг наснаас эхлээд үүсч бий болдог гэж байгаа. Тэнгүүтээ 10-аас 13 наснд яг одоо нөгөө бэлгийн божилтод зэрэгцээд үйл ажиллагаа нэгээд итгэвчж эхэлдэг. За тэнгүүтээ одоо тэнцэнээс бол нэг энэ булчирхаанаас арай өөр найрлагатай нэг юм өтгөн хөлс ялгараад байгаа байхгүй юу? Тэнгүүтээ наадах чинь яг тэр орчныхоо нянтаа нэгдсэний улмаас тэр тааг үнэрийг үнэрлүүлээд тэр хулмас шивэрч нь үүсээд байгаа. Ер нь бол. За тэгвэл энэс яаж салах юм бэ гэсэн чинь энэ Дриклор гэдэг бүтээгдэхүүн нь зөвхөн өвөрмөц
хөлсний булчирхаад үйлчлэх бөгөөд булчирхаан үйл ажиллагаанд нөлөө үзүүлэхгүй юу? Зөвхөн булчирхаан гадуур бүрхүүл үүсгдэг бөгөөд энэ нь гадагшаага хөлс ялгарах процессыг зогсоочд юм байна. За та энийг худалдаж аваад, Рихтлерийг худалдаж аваад, баг бүх хэмээн сангуудаар байгаа гэсэн. Худалдаж аваад орой унтахынхаа өмнө тэр хаанаас үнэр гараад байгаа нь тэр үнэр дүрхэх ёстой газараа одоо нөгөө алгах гэдэг юм уу, суугач гэдэг юм уу, өлийн уулч гэдэг юм уу маш сайн угаанаа нэгдүгээрт. Угаасныхаа дараагаар бүрэн хатсны дараагаар нь бол маш нэмгэн дүрхэн шүү. Ерөөсөө ингэ зузаан дүрхүүд илүү үйлчлэх болов молоо гэж ерөөсөө бодож болохгүй. Хамгийн нэмгэнээр нь дүрхэн ингээд унтчаад өглөө босоод заавал угаана. Заавал угааж энэ досыг арилгах хэрэгтэй. Ингэх юм бол та эхний 7 хоногт одоо жишээлбэл өдөр болгон дүрхэн. За магадгүй хэрэг та ингээд нэг мэдрэг арьстай байх юм бол өнжөөд нэг удаа ч юм уу ингэж дүрхэх хэрэгтэй. За дараагийн 7 хоногт нь бол 2-3 удаа л дүрхэхэд болно. За юу гэдгийг даваа гарагт нэг дүрхэд 4 дахь өдөр нэг дүрхэд ч гэдэг юм ингээд явж байгаа юм шүү дээ. За ингэснээрээ тухайн хүний онцлогоос хамаарат 3-аас 6 сар юм уу бүр 6 сараас 1 жилийн хугацаанд нөгөө хөлс ялгаралт бүр нам зогсноо. Бүгэн зогсоож өгдөг байх нэ. За тэгэхээр яг албан ёсныхоо нэмж төлөвлөх шартаа 9966 99T2 гэдэг утсаар холбогдорой. 9966 99T2 за бүх хэмжээ сангуудаар борлуулагдаж байгаа. Ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар хэд төлрөлт таг үнээр ард хоцорлоо гэсүрэтагаар Tricolor хөлс тарагч хамтран аялагч байна. Баярлалаа. За 400 шугар нэвтрүүлэг радион 3 дугаар студиэс шуугах тусам нягтал гэсүрэтагаар үргэлжлэн хурж байна. За Лизо гэдэг бүсгүйг залуу үеийнхэн бол сайн мэднэ гэж байна. За би бол мэдэхгүй юм байлээ. Бандар том биетэж биенээсээ огт төрдгүүгээр бүжиглэж дуулдаг энэ бүсгүй төрөлхийн хөөхөн энэ бангар биеэрээ олны хайрыг татаад хүлээн зөвшөөрөгдөд байсан юм байна. Уулна. За. Тэгсэн одоо 36 настай дуучин бүсгүй маань нилээд турсан зураг интернетэд оруулаад бас давхар өөрийнхөө гаргасан дотор хувцсны брэндээс сурталчлаад интернетэд тесрэлт хийгээд байгаа юм байна. За Лизо гэдэг энэ бүсгүйн хувьд царайлаг сайхан залуучууд руу илт хандарсан пост мессеж бичиж хэсэг олонний анхаарлыг татчихсан. За жишээ Ахмад Америкийн Крис Эванс гэдэг залуу руу хандарсан мессеж бичээд хариу ууч авч авсан хариугаар шеэрлээд хүмүүсийн игдүү хүргэжсэн. За игдүү хүргэсэн гэхээр сүрэг буруу утгаар биш шүү заяа. Харин ч нөгөө нэг шооч хөнгө хөгжилтөө зантаа болохоор нь энэ бүсгүүд хүмүүс их дуртай байдаг байсан юм байна. Plus size модель юм уу? Модельч биш л дээ. Ер нь бол амар царайлаг юм биш үү? харин үнэхээр царайлаг юм. тэгсэн чинь сүүлийн үед Лизог өнөөх алдарт чихрийн шижийн өвчин зориулсан Озенбек гэдэг тарилгыг тарьж тураад байгаа гэсэн шуум мэрсэр явж байсан бол жүжигчин бүсгүй нилээд ихчийн хассан зураг оруулж инхүү олонний анхаарлыг татаад байгаа. Та энэ Озенбекийг сонсч байсан уу? Энэ одоо юу ахгүй юу да? Одоо чихрийн шижинтэй хүмүүс чинь нөгөө нэг инсулин тарьдаг штэ тий. За тэрэн шиг ингээд тариад яа одоо энэ баг айгүй олон одууд тураад байгаа. Одоо шилбэл Селена Гомес бас энийг тариад тураад гараад ирсэн байхгүй юу? Гэтэ төрөл арилжуулдаг юм гэсэн. нэг тарилга нь нэлээд өндөр үнэтэй нэг сая одоо Монгол мөнгөөр нэг удаа тарихад сая хэдэн зууч болдог гэлүүдээ тий нэлээд өндөр тэнгууд энэ одууд ер нь бол энийг хэрэглээд байгаа. За тэгсэн чинь Лизогийн хувьд бол ямар нэгэн тарилга хэрэглээгүй. Би зааланд спортоор хичээлж жин хайж байгаа гэсэн юм мэдгдлийг хийгээд байсан юм байна. За шүтэн бишрэгч даагчдын хувьд Лизог турж агаад нь жаахан дургуутар байлээ. За сэтгэлдлүүд нь тураад сонирн болчихжээ. Хөгжил өөртөө Лизогоо санаж байна. Битгий нэмж тураарай. Гуй. Тарнаач нь л чамааг хайрладаг шүү дээ гэсэн байна. Харахад хэцүү харагдаж байна. Битгий тураач ээ. Турах цогтгүй юм байна штэ. Яагаад заавал бусад хүмүүс шиг турах гээд байгаа юм бэ гэсэн байна. Өөрийнхөөрөө л байж байвал турах тараалах чинь хамаагүй. Ямар ч үеүдэд дэмцээр ирсэн. Дэмцээрэх болно. Чамд хайртай шүү Лизо гэсэн байна. Та энэ үгнийг бол харж байсан уу? Гүгөө эн чин тураад гоё л болсон байна штэ. Гэхдээ тэгээ одоо энэ тэр нь болохоор ингээд нөгөө нэг бүдүүнээр нь хайрлцсан юм байна л да тий. Хүмүүс нь одоо энэ нөгөө нэг энэ ягаан дотор хувцастаа зогсож байгаа чинь турцсан зураг шүү. харин тийм. Энэ бол одоо айгүй гоё болсон байна штэ. Царай мараа ямар ч гоё царайлаг төрхтэй юм те. Тэгээд саяны тэр нэг юм нэг дуулаад яваад байгаа тэр бүдүүн хүүхэн юм уу те. Ууг нь бол тийм үү. За тэгвэл тэгээ хүн тэгээ турыг гэвэл турна штэ. Одоо өөр яах вэ тийм үстэй. Энэ өмнөх нь энэ юм байна. Бас нэлээд лагс байжээ. Тийм ээ. Манайхан нөгөө нэг энэ хоёр айрын чи нөгөө өглөө нөгөө нэг бас нөгөө ямар хот топ гэсэн лөө тий. Хот топ нэвтрүүлгээрээ
эмэгтэй айрын болохоор нөгөө нэг Трампыг манай ах гэж ярьж байгаа л энэ хоёрын чинь өдөр Трампгүй өдөр гэж байдгүй шүү дээ угаасаа. Тэгсэн чинь Трампын агаар нь жорлонгийн 0-ны угаалтуур иччихгээл манайхан боо юм. Нөгөөх нь Элон Маскыг манай ах гэдэг үстэй бас. Эрэгтэй нөө. Тий, эрэгтэй. Яа. За. За тэгээд энэ хүрээд 2025 оны 4-р сарын 18-ны өдрийн 4 зүгийн шууган нэвтрүүлэг маань шуугих тусам нягтал гисуурайтаагаар шууд хүрээд өндөрлөж байна. За тэгээд нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар хит төлрөөл таг өнөр ард хоцорлоо Дрекслор хүс дарагч за мөн та захиал бид чанарын өндөр түвшинд гүйцэтгэлийг суурайтаагаар Ингүн Egg Group компани хамтран ажиллаа. Баярлалаа. За баярлалаа Анжгаа. За баярлалаа. Бүгдээрээ сайхан амарцгаагаараа амралтын өдрүүдэд аятаа тавтаа өнгөрүүлээрээ. Одоо бид хоёр чинь халуун бороо гэдэг киноны байдлын албаныхны тухай кино юм шиг байна. Тийм киноны нээлт. За киноны нээлтэнд явлаа. За тэгээд ирж байгаа амралтын өдрүүдэд ая тухтаа сайхан өнгөрүүлээрээ тэг өргөжлүүлээд радио мэдээгээ хүлээн авч сонсны дараа 2-2-5 нэвтрүүлгийнхаа шинэхэн дугаарыг бас хүлээн авч үзэж сонсоорой. Ингээд хамт энэ ажлын 5 өдрийн турш хамт байсан нийт сонсогч үзэгчтэй баярлалаа. Дэлхийн монголчуудын Эмжил радио 88.3